Тэгэхээр соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулиас жил бүр олон улсын театрын өдрийг тохиолдуулж Пүрэхүүгийн Батхуйгийн нэрэмжит тайз дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүмжийн уралдааныг жил болгон зарладаг. Тэгэхээр энэ жил бол бид нар 10 дахь удаага тайз дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүмжийн уралдаанаа зарлахад бол бэлэн болоод байна. 2016 оноос хойш ер нь явагдаж ирсэн жил бүгд одоо 327 гэдэг театрын том наадмын одоо энэ хүрээнд манайхан бол одоо шүүмжийн уралдаан зохион байгуулдаг. За тэгээд энэ уралдаан бол Батхуйг багшийн нэрэмжит уралдаан. Батхуйг багштай бид хэд бол одоо бас 6-7 жил хамт ажилласан манай тэнхимийн эрхлэгч байсан. Тэгээд ер нь бол энэ утга зохиол судлал, театр судлалд бол бас их хувь нэмэр оруулсан. Ялангуяа шүүмж судлал, за тэгээд жүжигийн зохиол дээр бол их анхаарч ажиллаж исэн ийм авьяатай багш л да. Энэ жилийн уралдааны онцлогийн тухайд гэвэл бид нар өмнөх жилүүдээс эхлээд Батхуйг багшийн маань ар гэр болон одоо шавнар нь биднэрт хамтарч одоо энэ уралдааныг бол зохион байгуулж байгаа. Тэгээд жил ирэх тусам уралдаанд ирэх шүүмжүүдийн тоо одоо нэмэгдэж улам чанартай болж байгаа гэдгийг бол одоо хэлэхэд маш их таатай байна. Энэ уралдаан ямар учиртай, ямар одоо зорилготой юм бэ гэхээр ерөөсөө шүүмж судлалыг театрын болон киноны бусад одоо урлагийн шүүмж судлалыг хөгжүүлэх ийм зорилготой олон нийтэд таниулах. Тэгээд энэ шүүмж судлал байснараа бол урлагийн бүтээлд одоо дүн шинжилгээ өгч хэр зэрэг одоо чанартай бүтээл гарч байна вэ гэдэг дээр бас судалгаа хийсэн, шинжилгээ хийсэн, анализ хийсэн ийм байх юм аа. Тэгэхээр энэ одоо шүүмжийн уралдаанд та бүхнийг урьж байна. Энэ дээр одоо өөрснийхөө бүтээлийг эрүүлээрээ бид нар хүлээж аваад одоо энэ дээр одоо сайн бүтээлүүдийг нь бол одоо хэвлэж бид нар бас ном болгож хэвлэж гаргах ийм зорилготой ажиллаж байна. Монголын зах зээлийг харах юм бол кино их бүтээгдээд, кино их гараад идэг. Тэнгүүд киноны одоо шүүмжил нь их бага. Театрын шүүмжлэгчд нь бас илүү их төлхөө. Тэгээ театрын уран бүтээлүүдэд тулгуурласан шүүмжүүд их ирдэг. Бас энэ одоо нэг талдаа одоо энэ босралтай хамаатай байх л та. Тэгэнгүүт манай одоо энэ шүүмжийн уралдааны онцлог нь юугаараа өөр юм бэ гэвэл одоо хүн болгон л энэ киног сайн байна, муу байна гэж ярьдаг те. Тэнгүүд мэрэгжлийн шүүмжлэгчдийн үг. Тэгээ өөртөө энэ үн цэнтэй байгаагаар, үнэн байгаагаар яг одоо тий сайн урлагийг бүтээхийн төлөө байгаа гэдгээр энэ одоо бичвэрүүд бас их өөр байдаг. Хамрах хүрээн ямар байх вэ гэхээр хоёр төвшөнд явагдана. Нэгдүгээрт мэрэгжлийн судлаач, шүүмжлэгч, уран бүтээлчид, хоёрдугаарт нь одоо утга зохиол, урлаг судлалын чиглэлээр суралцагч, бакалаврын болон магистрийн төвшний суралцагчид энэ одоо уралдаанд бүтээлээ эрүүлэх боломжтой юм аа. За өмнө ч одоо нэг мэрэгжлийн шүүмж дээрхэд 20 гаруй бүтээл, оюутнуудын хэмжээнд 10 гаруй бүтээлүүд ирж исэн. Оюутнууд нь бол болохоор одоо энэ Монгол Улсын их сургууль, CT их сургууль, соёл урлагийн их сургууль гэдэг мэрэгжлийн урлагийн одоо их сургуулиудаас оюутнууд бүтээлээ илгээдэг. Энэ жил ч гэсэн мөн бас илгээнэ гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээ мэрэгжлийн шүүм судлагчид бол одоо их сургуулаа төгссөн, мэрэгжлээрээ ажиллаж байгаа. Дээрээс нь өөрсдөө бас уран бүтээлч, зарим нь бүр ингээд найруулагч, зохиолч, тэгээ ингээд зураглаач гэх маш олон талын судалгааны хүмүүс өөрөөсөө хамтлаас орж шүүмж бичсэн байдаг нь их онцлогтой байдаг. Одоо тэгээ энэ одоо шүүмжийн бүтээлүүдийг ном болгож гарахыг олон нийтэд одоо түгээгдэж харахыг л хүсэж байна да түгээгдэх. Энэ уралдаанд ямар шалгуурыг барьж бид нэр шүүхэ гэвэл таны сонгож авч одоо шүүмжилж байгаа бүтээл тань сүүлийн 2 жилд үзэгчдийн хүртэл болсон тайзны эсвэл дэлгэцийн альч төрлөөр бол байж болно. За тэгээ хамгийн гол зүйл нь болохоор судалгаандаа шүүмжиндээ мэрэгжлийн одоо их сурвалжтай онлын үндэслэлтэй тийм бүтээлч шүүмжүүдийг бичиж ирүүлэхийг бол одоо гол шалгуур болгон үздэг. Тэгээ манай уралдааны шүүгчдэр бол Монгол улсын урлаг соёлд одоо тодорхой үн цэнтэй байр суурийг эзэлдэг урлаг судлаачид, шүүмжлэгчид ажиллах болно. Батхуйг багш бол яг ийм одоо Монголын уран зохиолд өөр ингэсэн үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн мөн одоо энэ
одоо урлаг судлал одоо энэ театрын урлагт одоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж исэн. Түүний одоо судлал шүүмжлийн одоо эсрэг цаг 1 2 3 гээд одоо тухайн цаг үед нийгмийг одоо найлан дагуулсан бүтээлүүдийг их хурцаар үнэнээр шүүмжилж өгүүлж исэн бүтээлүүд байдаг. Үүнд үндэслэн бид нар одоо энэхүү уралдаанаа Батхуйг багшийн нэрмжит болгоод 10 дахь жилдээ ингээд зохион байгуулагдаж байна. За энэ уралдаанд ирж байгаа бүтээлүүд бол дандаа ийм мэрэгжлийн хэмжээнд сайн бүтээлүүд байдаг. Сайн бүтээлийг шүүмжилсэн сайн бүтээл байдаг гэдгээрээ их онцлог байдаг. Тэгээд та бүхэн сайн бүтээлүүдийг шүүрч аваад, шүүсийг нь шахаад сайн шүүмж төрүүлээд бидэнд илгээгээрэй гэж хүсэж байна. За жил болгон зохион байгуулагддаг энэхүү уралдаан маань улам одоо өргөжинд дэлгэрч байна. Тийм учраас мэрэгжлийн болон оюутны ангиллалтаа залуу одоо шүүмжлэгчид энэ салбарт ажиллаж байгаа урлаг судлаачдаа мөн мэрэгжлийн найруулагч багш нарыгаа идэвхтэй оролцоосоо хэмээн уриалж байна. Тэгээд урлаг хөгжөхөд заавал шүүмжил сэтгэлгээ тэгээд мөн бүтээл сэтгэлгээ хэрэгтэй байдаг. Тийм учраас манай уралдааныг дэмжиж шүүмжээ заавал ирүүлээрэй. Баярлалаа.